Өнгөрсөн хичээлээр бид хамар хуяа буюу дахир хаалт гэдэг зүйлийг ямар учиртай бэ гэдгийг үзсэн байгаа. Өнөөдрийн хичээлээр бид энэ терминатор гэж ярьдаг энэ цэг таслал semicolon гэж тэмдэг болно. Semicolon. Тэгээд терминатор гэж бас ярьдаг. Хин тэмдэгтийн талаар өнөөдөр үзэх болно. Бас C++ програмын элемент яаж ажилладаг вэ гэдэг талаар би баг зэрэг ярьж өгнө. Одоогоос маш олон жилийн өмнө компьютер анх үүсэхдээ техник хангамж дээр суурилсан авраг том машин байдаг гэсэн. Зөвхөн нэг зүйл бүтээгдэн, зориулагдсан бүтээгддэг. Тэгээд дахиад нэг өөр зүйл хийхэд бол дахиад нэг өөр авраг том компьютер бүтээн. Дахиад нэг өөр зүйлийг бол бас дахиад авраг том компьютер бүтээн. Үүн нь маш их мөнгө, хугацаа алддаг байсан тул дахин програмчлах бол одоо ашиглах боломжтой тийм компьютер хийх нь тэр үеийн компьютерийн эрдэмтдийн гол зорилго байсан. Одооний бидний бичиж байгаа зүйл гэсэн програм ганц компьютер хийгээд тэр дахин өөр програм бичээд өөрөөр одоо ажиллаж болно гэсэн үг. Тэгэхэд бол бидний энэ програм гэдэг зүйлийг бичиж одоо програм бичиж сурж байгаа. Гэхдээ яг одоо энэ дээр үеийн процессор гэдэг зүйл маань одоо ийм 10 том байсан гэдэг зүйл маань өнөөдөр гайхалтай ийм жижигхэн зүйл болоо өрсөн байгаа. Энэ жижигхэн зүйл маань англи хэл мэдэхгүй. Эдгээрийг бол уншиж ойлгохгүй. Энэ жижигхэн зүйлийн маань мэддэг зүйл юу юм бэ гэх юм бол машины хэл гэж ярьдаг одоо тоонууд. Одоо бидний өмнө бичсэн Hello World CGZ гэдэг файл маань харагдаж байна. Тэр project дотор debug гэсэн фолдер дотор онгод бидний энэ програм харагдаж байгаа. Тэгээд build гэсэн хэсгээр дараад би одоо clean solution тэнгууд одоо энэ фолдер дотор байгаа зүйлийг устгаж цэвэрлэж чинь. Дахиад шинээр би build те. Энэ execute буюу execute одоо ажилуулахад бэлэн болсон програм маань гэсэн үг. Энийг л одоо бидний энэ preprocessor гэдэг зүйл маань бол уншиж ойлгоно. Энэ зүйл нь юун дээр бичигдсэн бэ гэх юм бол дан тоонууд байгаа. Одоо бидний бичсэн source code-ыг маань C++ compiler гэдэг зүйл өгдөг. Тэр маань ажиллаад үнийг тооны хүрүүлээд машин ойлгох юу болж хүрүүлж байна гэсэн. Одоо бидний бичсэн өөрөөр хэлэх юм бол бидний бичсэн main cpp гэдэг файл маань програм маань ийм тоонууд болон хуураад үүнийг маань процессор уншиж Hello World гэдэг програм маань ажиллаж байгаа гэсэн. Тэгэхэд бол энэ маань дөрвөн уншид алхамтай байдаг. Хамгийн ихнийх нь preprocessor, compiler, assembler, linker гэдэг ийм дөрвөн уншидаар дамжиж бидний бичсэн код маань энэ exe файл болж хамгийн сүүлийн ажиллахад бид exe файл болдог байгаа. Хамгийн ихний энэ preprocessor гэдэг зүйл маань болохоор одоо бидний бичсэн include гэдэг энэ чаг тэмдгээр гэсэн зүйлсүүд маань preprocessor. Цаашдаа бид define, infinitive гэдэг юм уу preprocessor-уудаас үзэх болно. Одоо энэ preprocessor include гэдэг зүйл маань юу гэж байгаа гэх юм бол энэ файлыг нээгээд энэ файлыг бүгдийг нь одоо copy тэгээд үүний оронд очиж ирээд paste хийж чана гэсэн үг. Copy paste. Preprocessor гэдэг нь болохоор энэ одоо include гэсэн файлуудыг маань болохоор гуулаад нэгтгэхэд байгаа гэсэн үг. Хамгийн доор бидний main гэдэг function харагдаж байна. Тэнгүү дахиад энд include crdefs гэдээ тарагдаж байна. Иш ороод бүгдийг нь хуулаад одоо энэ standard IO гэдэг файлыг бол бид нар бичээгүй. Бид нар Microsoft-ийн бидний зориулаад бичсэн. Үүний оронд одоо preprocessor гэдэг зүйл маань хуулаад эдгээр нэгтгэхэд байгаа л гэсэн үг. Маш том одоо бидний бичсэн код маань нийтдээ би буруу газар холдсон байна.
энд хуулагдаад main CPP 2198 мөр код одоо энэ урт код болж байна гэсэн үг. Гэхдээ энэ маань бол дан англи хэл дээр баг бичигдсэн байгаа. Дараа нь compiler гэдэг гэсэн preprocessor одоо дуусангууд compiler гэдэг хэсэг нь ажиллана. Compiler гэдэг зүйл маань болохоор эдний эхнээс нь уншиж эхлэнэ гэсэн үг. Уншаад одоо assembler хэл рүү дамжуулна. Assembler хэл гэдэг нь болохоор одоо машины хэл гэсэн үг. Энэ тоонууд руу хөрвүүлнэ. Тэгээд хамгийн сүүлийн тоонууд руу хөрвүүлсэн одоо жишээлбэл бидний тохиолдолд одоо энэ ганцхан main function main одоо ганцхан парам жижиг парам. Хэрвээ өөр том одоо парамууд бол тэдний бүгдийг нэгтгэхэд хамгийн сүүлийн линкер гэдэг хэсэг маань одоо нэгтгэх хэсгүүд нь гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлийн execute одоо хийх exe файл маань үүснэ гэсэн үг. Ийм дөрвөн шатаар дамжиж одоо бидний C++ програм маань ажилладаг байгаа. Энэ Ctrl Z буцаагатай. Дараа нь компьютер маань preprocessor дуусны дараа нь кодуудыг маань уншиж эхэлнэ. Машины хөл рүү хөрвүүлнэ. Тэгэхэд бол бид эднийг ингээ бичсэн ч бас болно. Энэ амарч алдаагүй програм. Араас нь өмнөх хичээл дээр хэлжсэн энэ хоосон зай эдгээр зүйлсийг бол white space гэж нэрлэдэг юм аа гэж. Энийг бол одоо юу ч хийхгүй гэж компьютер. Эдгээрийг ингээ бичсэн ч яг адилхан зөв програм. Build succeeded. Гэтэ ингээд араас цуулаа бичих юм бол бид нэр одоо уншихад хэцүү болно гэсэн ойлгоход хэцүү. Тийм учраас би уншихад хэвтэйхэн болохын тулд гэж хичээж байгаа. Харин энэ команд маань дууссангүй юу гэдгийг болохоор компьютер маань яаж мэдэх гэхээр зөвхөн энэ terminate гэж ярьдаг одоо энэ тэмдгээр мэднэ гэсэн үг. Өөр параметрууд болохоор өөрөөр terminate хийн. Хэрвээ одоо энэ Wikipedia дээр comparison одоо харьцуулалт тарж параметруудын syntax буюу өгүүлбэр зүй гэсэн үг одоо. Энд харьцуул одоо энэ үсгийн дараалал ингээд A-аас өөрөөр параметрууд ингээд явж байна. Энд төр C болон C++ одоо эднэр бол одоо бидний бичиж байгаа парам. C++ маань болохоор C дээр суурилсан параметр. Энэ хоёр маань болохоор яг адилхан semicolon одоо terminate хийнэ гэж. Semicolon гэдэг маань болохоор энэ цэг тастыг хэлж байгаа. Компьютер маань үнийг уншиж байгаа. Нэг цэг таст харангуудаа окей энийг одоо машины хэл рүү хөрвүүлнэ гэсэн үг. Дараа дахиад дараагийнх нь код. Хэрвээ энэ цэг таст маань байхгүй алдаа заа. Энэ тохиолдолд одоо компьютер маань мэдгүй одоо энэ бол Visual Studio гонгноод хэлж байна. Чи цэг таст уул нь эндний команд дуусаад ах шиг байна. Тэгээд цэг тастал харна гэж бодсон чинь оронд нь өөр юм гараад ирлээ. Тийм error хэлж байна. Цэг тастал гэж компьютер happy. Тэгэхээр одоо энэ тохиолдолд одоо myFileC гэдэг нь бидний main CPP файл гэсэн үг. Дараа нь preprocessor гэдэг одоо энэ include гэдэг хэсэг маань ажиллана. Бүгдийг нэгтгэн. Дараа нь compiler гэдэг маань эднийг хөрвүүлээд assembler дээр хөрвүүлээд assembler гэдэг нь болохоор одоо хамгийн доод түвшний параметр байгаа. Машины хэл гэсэн үг одоо. Тэгээ машины хэлбэрт хөрвүүлсэн одоо олон жижиг обжект өөрөөр файлуудыг байх юм бол тэднийг маань линкер гэдэг маань болохоор нэгтгэн. Тэгээд хамгийн сүүлийн exe файл маань ажиллахад бэлэн болдгоо гэсэн үг. Одоо би та нар энэ цэг таслал энэ terminate гэдэг зүйл маань ямар учиртай вэ гэдгийг ойлгосон гэж найдаж байна. Go.
Won't you save my soul tonight? Would you tremble if I touched your lips? Would you laugh? Oh, please tell me this. Or would you die for the one you love? Hold me in your arms tonight. I will stand by you forever. Would you swear that you'll always be mine? Would you lie? Would you forget? Would you I don't care your feelings. I can be your hero, baby. Avança essa cara. This away. Stand by you forever. I just wanna you into me. Have I lost my